Ер нь өглөөний дасгалыг бас хэд тийм хүнд жингээр хитрхий тийм ачаалтаа бас хийгээд хэрэггүй. Яг өглөө таны бие хитрхий тийм сүлдээ жоохон унтаа байдалтай байна. Тийм болохоор аль болох биенийг бүх булчин чочроож өгсөн, сэрээж өгсөн тиймэрхүү дасгалууд бас их зүгээр хэд хүн дээр бас ачаалаа хэрэггүй. Заавал ч өглөө босныхаа дараа нэг аяг бас эсвэл инжингээс хамаарат 250-500 мг шиг зүгээр заавал авч явахтай цэвэр ус ч юм уу. Надад бэлтгэлийн өмнө хонхон жимс ч юм уу тиймэрхүү хэрэглээд бас хүнд юм хэрэглээд хэрэггүй. Бэлтгэлийн дараа бол тодорхой хэмжээгээр уурга аваад, илчлэгээ аваад тиймэрхүү байх хэрэгтэй. Хүний амьдралд дасгал хөдөлгөөн гэдэг маш чухал. Өөрөө том зорилготой бол түндээр эрүүл мэндтэй байх хэрэгтэй. Тийм ч үүднээс би өөр нь өөр орчмын хүмүүс дандаа байнга цагаж хэлдэг эрүүл мэндэд цаг гараг ядаж наазахын жишээ нь ус уу, цэвэр ус уу, өглөөний цай ууж, занш байнга хэлдэг л дээ. За тэгээд залуусаа эрүүл мэндтэй цаг гаргаарай. Хэдэн 7 хоног урам авсан зүйл бол physical issue байсан шүү. Яалтч манай залуус бол үнэхээр мундаг байсан. Илүү дутуу үг байхгүй зүгээр хийдгээ хийгээл явсан манайхан. Чадах чинээр хийсэн мундаг байсан. Хинж уугаргаагүй алдах үедээ алдсан, онох үедээ онсон. Энэ бол бас байх зүйл амьдрал дээр ч гэсэн хүн болгон алддаг ондог. Үнтэй л адилхан. Тамирчин гэхээр л бүх юмд шилдэг байх албагүй. Үнэхээр мундаг. Одоо эдрийг мөр харсан гадны улс орны хүмүүс аялагч нар Монголыг бас нэлийн зорих баг. Тийм болохоор Монголд байгаа та бид бас нэг дотроо бодовч та гадны жуулчдын ирсэн ч гэсэн бас тэднийг мөнгө гэж нүдэр бити хараарай. Тэгэхээр Монгол хүний яг уужим цагаан сэтгэлээр хандаж өгөөмөр байгаарай гэж хүсэх байна. За сүүлийн 7 хоног хэдүүлээ physical age-аар амьсгалсан бол одоо хэдүүл буцаад эргээд аялал доорой. За энэ бол аялын влог. Яг үнээс яг одоогоос аялын влог эхэлж байна. Хамтаагаараа. Let's go. Cruising down the highway, windows down low. Sunset paints the sky in a fiery glow. Mountains rise up, touching Австрийн хотод ирсэн байна. Австрийн Вена. Өглөөний 6:58 минут. За 7 цаг болж байна. Тэгээд үсэн харин зогсоолт дээр машина тавьчаад одоо эндээс онгоцны бодлоо галт хэрэгээр явна. 5 минут. Шууд онгоцны бодол дээр очиж та. Нэлээд сэрүүхэн байна. Тэгээ албаар ингээд зүгээр дан цамцтай явж байна. Та мэдээж ойлгомжтой. Цоцоо одоо бол хэрэггүй. За тэгээд гэсэв. dreams flying high. No maps, no plans, just an open road. Wherever it leads, we'll happily go. Each sight, each sound. За ингээд манай Европоос Азид ирсэн аялал маань үүгээр эхэлж байна. За энэ удаагийн аялал маань нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй. Монголчууд байгаа, Австри хүмүүс байгаа, Турк хүмүүс байгаа, мөн Чех хүмүүс байгаа. Тэгэхээр ингээд 4 үндэстэн байгаа гэсэн. За энэ удаагийн аялал надад ч гэсэн амар том хичээл болох бах. Гэхдээ ерөөсөө санаа зовсон айд сандарсан юм надад ерөөсөө байхгүй байна. За тэгээд аялал маань гоё болох бах. За гоё юм зүйлсүүдэд та бүхэндээ үзүүлгийг харуулъя. Ингээд хамтдаа аялын блогтой хамт байгаарай. За тэгээд аялал эхэлсэн. Relax. Манай нислэг энэ нислэг онгоц маань Арабын нэгдсэн Эмират улсын 2 дахь том airlines болох Etihad гээд нисэж байгаа. За бидний эхний зогсоол бол Арабын нэгдсэн Эмират улсын нислэл Абу Даби хот байгаа. Дараа нь бид нар Абу Дабида бас гац хоёр юм үзчихэд Абу Дабигаас дараа нь бид нар Таиландын Бангкок руу нисэж байгаа. За тэгээд сүмхтэй зүйлсүүд нэлээд гарна. Танарт гоё зүйлсүүд үзүүлээ харуулъя. Gonna take it for a ride on a big jet plane. Gonna take it for a ride on a big jet plane. Hey. Hey.
шигцэн Эмират улсад ирсэн байна. Тэгээ сая бид буудалтаа буучаад тэгээ хажуудад нэг моол ороод бас нэг үндэсний хувь центрийг авсан. Маргааш яваад бид нар шигцэн яад гэдэг эдний хамгийн том сүм рүү орж байгаа. За тэгээд одоо бид нар бол мэдээж орой хоолндоо авах гэдэг энэ чинь Сауди Арабийн гоё хоолтой ресторан дээр хүрээд ирсэн. Тэгээ орж ирлээ сайн хоол ид. За явцгаая. Yeah, it's possible. Yeah, no? Yeah. Okay. Richtig sitzen, Wiske. Wie bestellen die Essen? So, Wiske vorne. Biryani. За манай залуу араб залуу маань биднэрт цай гарч өгч байна. Өөрсдийнхөө ёсоор хөө бараг ингэж хөөсрүүлээд ах шиг байна. Цай манай өрийн зад. Одоо усан гэж байгаа. Тэн цай байгаа. Онж хийчих юм яг тийм аа. Yeah. Thank you. За. За үндэсний цай. Yeah, good. Харцаа л шүү дээ. Манайхан цагтлаа оттоотой хүмүүс. За өнөхөр сайхан болтой газар байна. Яг араб үндэсний хоол үдээс бараг хамаа болохгүй бид нэр идлээ. Бүгдээрээ дүүрсэн. Өнөхөр сайхан янзын болтой газар байна. Так цаирко. Цаила. Ноо тито супер яа. За бодлоо. Скайхтар гэж шүү. Абудабуд ирсэн. Тэгээд Абудабуд мэдээж хамгийн үзэх ёстой зүйлүүдийн нэг бол Шейх Зайед Москвы. Эдний шашны одоо хамгийн том тийм сүм байдаг. За яг сүмийн хажууд болохоор энэ ч нэг жижиг юм моол байдаг байхгүй. Тэгээд ойлгомжтой мэдээж Эмират улсад ирсэн болоод нөгөө Дубай шоколад гэдэг зүйл чинь энэ ч яаз язаараа байдаг. Тэр байна. За энэ 100 грамтай Дубай шоколад гэхэд за 35 дирхам гэнэ. Ойролцоогоор нэг 180. За нэг 7 евро юм уу? 6 евро гэсэн үг. Yep. How much this one? This one 70, this one 45. 70, 45. 35, 25. Yeah. Different size. That's That is 200 gram. 200 gram. Yeah. You can try. Энийг 200 грамтай нөгөө грамаас шалтгаалаад үнэн янз бүр байдаг. За 200 грамтай нэг 70 дирхам гэнэ. За баг ойролцоогоор нэг 12 3 евро юм уу та. Яг өргөж шоколад нь л та. Гэтэ яг энэ моол дотор болохоор арай үнэтэй байна. За нэг дэлхийд дээр цөөхөн байдаг Boeing 380 хаа. Хөлөг онгоц Airbus 2 давхар. Эзнийг зайд нэг үдшгээд үлдээ юм бизнес ангилаа. Онгоц шүү. Цочрус.
المعروفة بوضعية بريس. يرجى الاطلاع عليها قبل الإقلاع. يجب عليكم اتخاذ Gonna take it for